Бид 1990 оны ардчилсан хувьсгал Монгол оронд тогтож ардчилсан орн болсон энэ цагаас эхэлж Монголын олон мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааныг зохицоор нь хөгжүүлэх сайхан үйлсийг эхлүүлсэн. Тэгээ өнөөдөр бол 26 дахь жилдээ бол бид нэр эрүүл мэнд, боловсрал, шашин соёлын салбарт үйл ажиллагаагаа чиглүүлээд явж байна. За энэ хугацаанд бол бид Монгол улсынхаа эрүүл мэнд, боловсрал, шашин соёлын салбарт бол асар олон зүйлүүдийг хийж бүтээлээ. За Отчмарам их сургууль бол 1991 онд байгуулагдаж түүнээс хойш бол бид нар боловсролын салбарт тэрсмэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр их хэмж, соёлогч, эм зүйчнэр, за мөн буддийн судлаач энэ мэргэжлүүдээр бол бакалаврын сургалт явуулж түүнийхээ дараагаар бол магистр, за бусад мэргэжлийн сургалтуудыг бол сайн чанарын өндөр түвшинд явуулж Монгол улсынхаа эрүүл мэнд, боловсролын салбарт бол олон сайхан эрдэмтэн мэргэдийг бол төрүүлж ингэж гаргасан ийм сайхан амжилт бүтээлээ дүүрэн байсан он жилүүд өнгөрсөн. Өвөө амаа маань миний удамд ийм сайхан манлын өрөөл ийм номыг уншдаг охин байгаад их баярлж авдаг. Миний хувьд Отчмарам их сургууль маань 2 дахь сургууль маань өмнө би Английн Лондонт Grattan College Business Management чиглэлээр бакалавр хамгаалсан. Миний зорилго гэвэл уламжлалт анагаах ухааныг, Монголын уламжлалт анагаах ухааныг лид ихнээр таниулах, дэлгэрүүлэх тэр хүчийн хүсэл эрмэлзэлтэй суралцж байна. Сайн байна уу? Намайг Сайхна гэдэг. Би Монгол Улсын Амдарсан 3 дахь сургуулийг төгссөн. Би бол багасаа уламжлалт анагаах ухааныг маш ихээр сонирхож Отчмарам их сургуулийг сонгоо орж ирсэн. Энэ сургуульд орсноор бол миний зорилго биелж гин гэж би бодож байна. Манай сургуулийн хувьд Монголдо төдийгүй дэлхийд гайхагдсан тийм сургууль байгаа. За тэгээд дэлхийн нийтийн анагаах ухааны чиг хандлага бол уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэхэд чиглэж хандаж байгаамаа. За монголчууд бол аль эртнээс бол энэ Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж ирсэн юм ард түмэн. Өнөөдөр бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод дэлхийн улс үндэстнүүд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө бол бүх улс үндэстэн бол энд анхаарал тавьж ажиллаж энийг хөгжүүлж байгаа. Энэ үед бол монголчууд бол өнөөдөр дэлхийд Монголынхаа нэрийг гаргах ийм чухал 90 цаг үйл бол ирж байгаа учраас Отчмарам их сургууль сурж байгаа. За цаашид орж суралцах энэ олон сайхан ирээдүй болсон залуучуудаа бид нар бол энэ анагаах ухааныг зааж өгөөд дараа нь бол Монголдо төдийгүй дэлхийд Монголын уламжлалт анагаах ухааны нэр хүндийг гаргасан ийм чухал өндөр мэдлэг чадвар дадалтай энэ мэрэгчлэнгүүдийг бэлтгэж гаргахын төлөө их зүйл хийж ажиллаж байна. Би Арангай аймагаас өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар энэхүү анагаах ухаан, энэхүү сургуулийг сонгоод суралцаад Отчмарам их сургуульд эмчийн ажлаа хийхийнхээ хажуугаар бас давхар хичээл ордог байгаа. Би хятад уламжлалт анагаах ухаанаар төгсөж олон жил ажилласан боловч манай Монгол анагаах ухаанд судалгааны талаар хийх юм олон байх тул Отчмарам их сургууль мамдсан эмнэлэгт ирж Отчмарам их сургуулийн эрдэмтэн докторуудын шууд удирдлагаар сурж Отчмарам сургууль эмнэлэг дээр судалгаа хийж энд эрдэмтэн зэрэг хамгаалсандаа баярлалаа. Отчмарам их сургуулийн уламжлалт анагаах ухааны сурилгаан ангид суралцдаг. Асмартай гэж бодож байгаа. Энэ нь болохоор уламжлалт анагаах ухаан буюу Европ анагаах ухааныг хослуулан суралцдаг. Манай сургуулиуд бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг. За энэ сургуульд сурснараа бол сайн мэргэжлийн эмч, соёлогч, эм зүйч, за бурхан шашны судлаач болохоос гадна хүн бол төлөвш ёс зүй сурж гардаг нь бол тэр хүмүүний амьдралд өөрт нь төдийгүй ахын дүүс, хажууд байгаа найз нөхөд хамт олонд нь ийм нөлөөж болох үс энэ сайхан уламжлалт ёс зүйг бас зааж сургадгаар бол маш их давуу талтай байж байгаа. Мэргэжлийн хүмүүс өнөөдөр Монгол улсад төрийн хэмжээнд ажиллаж, сурч, за эм зүйч, соёлогч, бурхны шашны судлаач болж байгаа хүмүүсийн хувьд бол бакалаврын зэрэгээс ахгуулаад докторийн зэрэг хамгаалах, шинжлэх ухааны доктор болох энэ сайхан зам мөр бол нээлттэй байгаа. Отчмарам уламжлалт анагаах ухааны их сургууль болох миний сургууль
уламжлалт ангаах ухааны огшин болсон ангаах ухааны дөрвөн үндэс болон үе үеийг эрдэмтэн мэрэгдийн туурвсан тайлбар судар бичгүүдийг танилцуулж судалж төгсөхөөс гадна эмч хүний бусдын тусыг бүтээхэд хамгийн гол эрхэм намтан чанар болох хүнлэг эмрэнгүй сэтгэлийг үүсгэх мэдлэг, дадлах ухааныг суулгаж өгдөгөөр манай сургуулийн хамгийн гол онцлог гэж би боддог. Би 2000 онд тус сургуулийг дүүргэсэн байна. Манай ангийн хамт олон төр захиргааны алба болон төр хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн гадаадын 3 улс гүрэнд мэргэжлээрээ маш амжилттай ажиллаж байна. Энэ маань уламжлалт ангаах ухааны тус сургуулийнхаа олсон мэдлэг авч гээхийн ухаанаар бид өнөөдөр ямар ч албанд ямар ч их зүүн бичиг баримт болон ямар ч тусламж үйлчилгээг үзүүлэхэд нинжийн сэтгэл хүний туслах сэтгэлийг үүсгэж чаддгаараа бидний бол онцлог гэж би хэлж чаднаа. 1996 онд Отчмарын их сургуулаа төгсчихлээ. Төгсөнгүүтээ сургуульдаа эмч багшаар ажиллаад тодорхой хугацааны дараа Япон улсын Токиогийн их сургуульд мэдлэг мэргэжлээ дэвшүүлэхээр явсан. Тэгээд үргэлжлүүлээд Харвардын их сургуульд докторийн дараачийн сургуультандаа ингээд явж байлаа. Энэ сургууль төгсөөд миний ажил амьдралын гараа эхэлж ирсэн. Тэгээ энэ сургуульдаа төгссөн эрдэм мэдлэг миний амьдралын дараагийн заяа төөргийг тодорхойлох юм чухал 5 жилийг одоо энд өнгөрөөс юм аа. Дэлхийн аль сургуульд ямар ч эрдэм шинжилгээний байгууллагт бол дутагдахааргүй эрдэм мэдлэгийг олж авсандаа их баяртай байдаг. За би энэ сургуультай бол бүх талаараа бол холбоотой байдаг. 2013 онд би энэ сургууль бакалаврын зэрэг эзэмшиж цаашлаад магистрантурд хэлсэн магистрийн зэрэг бол хамгаалсан. Одоо тэгээд докторантурын сургуульд бол сурж байна. За залуучуудаа уриалж хэлэхэд энэ сургуульд бол эрдэм мэдлэг эхлэх бүх шатны бололцоог бол хангаж өгсөн. Тийм учраас энэ сургуульд ирсэн орж уламжлалт ангаах ухааны нарийн оролт суралцаж цаашлаад бол эрдмийн зэрэг хамгаалах бүрэн боломжийг хангасан байгаад бол энэ сургуульд бол суралцаарай гэж уриалж байна. 2004 оноос хойш одоо 12 жил өөрийнхөө мэргэжлэр ажиллах явцад одоо сургуульд орж авсан мэдлэг боловсролоор манай эмнэлэг бол одоо 20 гаруй мянган хүн амд одоо уламжлалт ангаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Бид нар бол ер нь их завгүй намраахын жилүүдийг өнгөрөөсөн боловч энэ нэргээд бид нар ажил дээр гарснаас хойш их хэрэг болж явдаг. Бусад сургуулиудтай би сургуулаа харьцуулж жишиж бодож үзэхэд энэ сургууль бидэнд хүнийг эмчлэхийн хажуугаар хүнийг хайрлаж, хүнийг эдгэхийг ангаах урлаг гэдгийг бол төгс сургаж чадсан гэж би ойлгож байна. Уламжлалт ангаах ухааны нэгдсэн төв эмнэлгийг бол үйл ажиллагааг нь одоо бас явуулдаг. За тэгэхээр одоо Монгол улсад ангаахын сургуулиуд бол өөрийн бааз суурь эмнэлэг бол их дутмаг байдаг. Гэтэл өнөөдөр бид Отчмарын их сургуулийн одоо бааз эмнэлгийг бол барьж байгуулсан анхны ийм сургууль байгаа. Тэгэхээр энд сурж байгаа оюутнууд бол эмнэлэг дээр дадлага туршлага хийхээс гадна яг одоо амьдралдаар олон төрлийн өвчнүүдийг үзэж тэднийг эмчилж лабораторид байж байгаа олон орчин цагийн одоо судалгаа шинжилгээний энэ техник технологитой одоо харьцаж эндээс л бол өөрийнхөө одоо эмчилж байгаа өвчнийг чинь хэрхэн яаж эдгэж байгаа гэдэг үр дүнгийг харах энэ болцоогоор бол бүгдийг одоо хангаж өгсөн байгаа. Хүн эмчлэхэд бол эм бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ мам татсан эмийн үйлдвэрлэл бол одоо Монгол улсын бүртгэлд бүрдэгдсэн 180 орчим төрөл зүйлийн эмийн бусад одоо хэлбэр эмүүдийг одоо хийж байгаа. Тэгэхээр энэ эмүүдийг өвчтөн эмчлүүлэгчтэй одоо хэрэглэх үү? Тэр эмэн дээр одоо судлах, хүмүүсийг эдгэх гэдэг энэ бол асар том одоо судалгааны чиглэл байж байгаа. Хүнийг эмэнж одоо биеийн одоо хань өвчин эмгийг эдгэхээс гадна бид бол бас сэтгэл, оюун санааг нь одоо хамттан бас илаашруулж, ариусгаж, гэгэрүүлж явдаг газар бол мам татсан бусдад туслах ангаах ухааны хийд байж байгаа. Энэ хийдээс бол бид түүхээ сурдаг. За энэ хийдээс бол бас хүний одоо сэтгэлийг яаж ариусгаж болдгийг, сэтгэлийн одоо яаж эмчилж болдог. Энэ олон мянган жилийн турш өв уламжлалаа одоо сайхан сурч мэдэх бол асар өргөн боломж манай Отчмарын их сургууль сурж байгаа нийт оюутнуудад бол
одоо олгогдсон юм аа тийм. За би одоо 10 настай байхдаа одоо энэ Тэв улсыг зорж буддын ухаан чиглэлээр одоо ингээд сурч мэдлэгээ дээшлүүлэхийн тулд явж ирсэн. Тэгээд одоо энэ нутагтаа ирээд би энэ мэрэгжлээ цааш дөрвижлүүлэхийн тулд энэ Нотчмааран их сургуулийг би судалж одоо энд миний одоо цаашаа үргэлжлүүлэхэд лаборатори одоо дадлага сайныг мэдэж одоо би ингэж энэ сургуульд ингэж сурж байгаа. Эндээ их сэтгэл ханамжтай байна. Миний бодоход бол Монголын ард түмэн өөрийнхөө гэр бүлд хамаатан садан дотроо уламжлалт ангаа ухааны нэг сайн эмч мэрэгжилтнийг бэлдэж авах юм бол түүгээрээ дамжуулаад эрүүл амьдрах ухаанд сурна. Бүрэн гүйцэд эдгэх ийм өндөр мэрэгжлийн боловсон хүснийг өөрийнхөө удамд үлдээнэ гэдэг бол бид бүгдийн асар их ухаалаг холыг харсан ийм одоо чухал ажиллаа гэж одоо бодож явдаг. Нийт одоо Нотчмааран их сургуулийг зорж орд суралцах оюутан залуус та бүхэнд бидний одоо эрдмийн өргөө бол нээлттэй байгаа. Та бүхэн энд ирж суралцаж Монголын анагаах ухааны жинхэнэ одоо бие их сэтгэлийг хэрхэн эмчилдэг юм бэ? Хүний төлөө ямар сайхан сэтгэл гаргаж эмчилж болдго юм бэ? За ер нь тэгээд асар өндөр хэмжээний ёс зүйтэй ийм одоо иргэн бол төлөвшдөг юм байна. За нөгөө нэг талаараа бол бид бол ямар ч эрдмийн магистр, доктор бусад одоо зэрэг цолоодыг одоо ингээд авах өргөн боломжоо бол нээлттэй байгаа юм байна гэдэг талыг сайтар ойлгоод бид нэр энэ анагаах ухааныг хамтдаа та бүхэнтэй хөгжүүлэх ийм сайхан цаг үед бид нэр энэ бааз суурийг бүгдийг одоо зохицоор нь одоо бүтээж өгсөн. Тийм учраас та бүхэн энд ирж сурахад бол үнэхээр одоо гэгээлэг тэр тусмаа бас асар их мэдлэг чадвар дадлыг энэ сургуулиас олж авах болно.